За сайн байцгаана манайхаа. За Америк нэгдсэн улсын Иллиной мужийн Чикаго хотод за нэг юм Монгол хүн дэлгүүрээс сулгаа хийж хагаад тэгээ баригдаад тэгээ тэр бичлэг нь энэ YouTube дээр ингээд тавигдсан. Америкт болохоор ингээд тавьчихдаг. Тэгээ би бас нэг одоо ямар ч юмтэй зүгээр нэг булгай гол нэг хийцэн Чингис хаан маань нэрийг ингээд оролцуулсан болохоор надад бас жоохон таалагдахгүй. Тэгээд л энэ дээр юу болсон та нарт бас нэг үзүүлчихье гэж бодоод. Тэгээд энэ хараа бичлэгэн заяа. Бараг нийтдээ 15-16 минутын бичлэг байна. Тэгээд энэ доотлолт нь хараа. Монгол улгааж яг л Чингис хаан шиг ингээд одоо байд гэдэг чинь байлдж яах юм уу, зодтолдож яах юм уу. Яг л Чингис хаан шиг бичсэн байгаа байхгүй. Тэгээд энэ нь болохоор 50 police body cam гэдэг энэ YouTube-ийн хуудсан дээр. Тэгсэн чинь одоо хараа одоогийн байдлаар 2900 лайк дарсан. 100,000 хүн үзсэн. Одоо энэ 10 сарын 3 гэдэг чинь 7 хоногийн өмнө тавьсан биз дээ. Тэгээд доор нь энэ хараа комментуудыг нь бүр ингээд хараа нийтдээ 1300 коммент хийгдсэн. Тэгсэн чинь энэнийхэн доор нь энэ хараа энийг бичсэн байна. Энэ хулгай хийсэн Чикаго хотод бүр хэд хэдэн удаа баригдчихсэн гин. За тэгээ энэ ингээд бичлэг дээр маш тодорхой гарах болохоор зүгээр ерөнхийдөө хараа энийг зүгээр ингээд нэг товчхон орчуулад тэгээ Америкийн цагдаад бол ер нь худлаа хэлэх шаардлага байхгүй. Тэгээд бид нар баривчлна гэсэн бол эсэргүүцэх шаардлага байхгүй. Тэгээд харин ямар азар буучаагүй. За тэгээ энийг юу болсныг хэдүүлээ ингээ үзээвт. Энэ дээр жоохон тайлбарыг явуучих. How's it going, ma'am? What's going on today? Nothing, I was walking. You walk? Инара шоу цагдаа ирэнгүүтээ за юу болж байна, яаж байна, юу болоод байна гэсэн чинь би зүгээр л ингээ алхаа явж штэ гэдээ ирж байна. Okay. Well, so the loss prevention for Home Depot was accusing you of possibly taking some, so I need to speak with you. За ингээ Home Depot гэдэг энэ барилгын маш том дэлгүүр байхгүй. Тэгээ ингээ чамайг ямар нэг юм хулгайлцсан авцсан гэдэг ингээд. Тэгээ энийг шийдэхин тулд ингээ чамтай ярилцах хэрэгтэй байна. Quickly, okay? That's already dealt with this. I already signed the paper. You signed what paperwork? The book surplus that they call it. Тэгсэн чинь зүгээр би энэ дэлгүүрийнхэнтэй аль хэзээний асуудлаа шийдсэн гинэ. Тэгээ яаж гэдгсэн чинь одоо тэр дэлгүүрт нөгөө дахиж орж болохгүй гэдэг нэг тийм нэг цаасан дээр гар үсэг мүсэг зурдаг. Тэгсэн чинь тэрийг нь би аль хэзээний ингээ зураад ингээ шийдсэн. Тэгээ явах гээд. No trespass. That's fine if you sign the no trespass. Okay, where's your car at? I don't have a car. You don't have a car? No, I promise you I don't have a Okay, car. do you have your driver? Тэгсэн чинь энэ дээр ингэнэ. За чиний тэр бичсэн яах вэ? За тэгтээ чиний юу машин чи аана байна. Юу жолооны өрнөх байгаа юу гэсэн чи би машин байхгүй би ингээд машин байхгүй гэдгээ ингээд чамд амлаж байна. Тэгээ надаа ингээд жолооны өрнөлч байхгүй. License on you? I don't drive. I don't have license. You don't have a license at all? No. Тэгсэн чи би ерөөсөө машин барьдаггүй. Тийм болохоор надад жолооны өрнөлх байхгүй. All I have is a sandwich with a shark that nails them up with. You don't have Тэгээ энэ болохоор ингээд надад байгаа юм нэг сэндвичгээд хоол тэгээд янз бүрийн нэг багаж нэг юм өмснүүд л миний зөвхөн байгаа өөр юу ч байхгүй гинэ. any form of identification? No. Not any whatsoever. Ингээд тэгсэн чи чамд одоо ямар ч төрлийн юм бэ бичиг өрөнд үзүүлэх юм юу ч байхгүй мө гэсэн чи. Okay, what's your name then? I already have to. What's your name? I'm investigating a theft right now, so I need your name. Тэгээ чиний нэр чи юм бэ гэдэг нэрээ хэлсэн чи би энэ эднэртэй аль хэзээний асуудлаа шийдсэн штэ гэдэг. Тэгсэн чи цагдаа би нэг асуудлыг шийдэхэд тулд чиний ингээд нэр хэрэгтэй байна гэдэг. Even if you signed a no trespass with them, that doesn't mean that you get you out of the car. Okay. Энд тэгсэн чи тэр сая нөгөө нэг дахиж орохгүйгээ цаасан дээр зурсан. Тэгээд тэр зурсан байлаа ч гэсэн чи ингээд одоо гэмтэргээс ингээд шууд ингээд гараа зугтаацсан гэсэн үг шүү дээ гэж. And I'm not accusing you of anything right now, but I'm investigating it, so I need to get your basic information right now, okay? Энд дээр болохоор би чамайг ингээд янз бүрийн тэг хулгай ийм ингээд одоогоор ингээд шууд ингээд хардаагүй байна. Тэгвэл ямар ч байсан энэ дээр ингээд нэг одоо мөрдлөг явуулахын тулд ингээд basic гэдэг нь ерөнхийдөө нэг чиний одоо тийм маш тодорхой тийм юу гэдэг. Одоо нэг ийм хамгийн анхны шатны одоо мэдээлэл хэрэгтэй. Is this your real name? Yes, that's I am. Okay, what's your
Гэсэн чинь энэ дээр ингээд нэрээ өгсөн гинэ. Тэгсэн чинь энэ чинь ингээд чиний үнэн нэр юм уу? Жинхэнэ нэр чинь мөн биз дээ гэсэн чинь тийм гэж хариулж байгаа байхгүй. Тэгсэн сүүлдээ энэ нэр нь худлаа болж таарсан. Тэгээд иймэрхүү байдлаар ингээд цагдаад худлаа нэр худлаа юм өгөхөр. Тэгээд дараа нь ингээд бүр гай болдог байхгүй. Тэгээд энэ бичлэг дээр юу болж байгааг та нарт харна биз. Date of birth. I've got a receipt. Тэгээд энэ дээр нөгөө төрсөн он сараа хэлгэж जैन тэр дээр өгсөн. Тэгээд Okay, we'll see what we can do here. энэ нөгөө нэг дэлгүүрийн юм ба штэ. Нөгөө Home Depot-гийн юм гараад ирсэн. Тэгээ ямар ч байсан тэгээ цаянтай ингээд юу болох нь. Тэг харцгаая л гэж байна. Confirming which is the Home first Depot and doing that what's is the that should be. I have nothing on me. So why are you stopping me? He said he's Энэ ингэж байна. Надад одоо ингээ Home Depot-оос авсан юм. Энэ бид юу ч явахгүй штэ. Тэгээ юу ч явахгүй хад ягаад намайг ингээ зогсоогоод байгаа ингээд нөгөө Монгол stopping очиж. because Home Depot. I'm already done with Home Depot. I can, I can go with you and take a picture of it. That's unless you got a picture of it. I don't know why the police are stopping me. I have Тэгээд надад юу ч явахгүй ингээд намайг ягаад ингээ зогсоогоод ингээ шалгаад байгаа гэсэн чинь нөгөө нэг дэлгүүрийнх нь хүмүүс нь ингээд надад зураг бичлэг байгаа. Тэрийг үзүүлэх юм уу? nothing that's Home Depot. Actually, I don't. There's no possible cause to stop me. I have nothing from Home Depot. If I have nothing let's from just- Home Depot, they have no reason to question me. Miss, put your hands behind your back. Тэгээ ингээд надад юу ч авахгүй хад ингээ ямар ч шалтгаангүйгээр ягаад намайг зогсоогоод байгаа юм бэ л гэдэг. No. Yep. No. You're under arrest for What? retail For theft. what? You're For under what? arrest No. for retail Hold on. Hold on. Okay, I get it. Okay, stop. I know. Stop. Stand up. I will stop. Stand up. We're not letting go of you. I know. Okay. We're under. Тэгсэн ингээд цагдаа ингээд шууд баривчилж байгаа байхгүй. Тэгээ баривчлаад эхлэнгүүт одоо өгтөө болоод тэртээ тэргүй ингээд цагдаа баривчилсан бол ямар ч эсэргүүцэлгүй байх ёстой байтал энэ хүүхэн одоо ингээд урдаас нь бүр эсэргүүцээд тэгээ бүр ингээд байдлыг дордуулж байгаа. За тэгээ баривчилж байгаа нь Америкийн цагдаа бол үнэхээр ширүү. Энэ нэг эмэгтэй хүн гэгэн цагаан өдөр болохоор бас арай нэг гайгүй. Тэгтэл харахгүй та нар. Okay. And we're not letting go of you. Okay, that's So stand Okay. up. Okay. I have no Okay. intentions of doing that. no. Okay. All right. Please stop. Listen, I have been jumped. That has nothing to do with that. Okay, you're hurting me. You're hurting me though. You're hurting me. You're hurting me. I will show you my leg. If you just stop. Ингээд чи намайг өвтгөөд байна. Би чамд ингээ хөлөө үзүүл ятгах гээл. Хөл нь нэг жоох асуудалтай байгаа л та. Чи намайг өвтгөөд байна. Болил гээд. Any injuries that you have, Stop. you need to go I will show you You're on my. body cam. It's all being recorded. You need to stand up. I will stop. No, Stop. you need to Stop. stand up. Stop. Okay, I will stop. I will stop. Stand up. Stop. Гэсэн цагдаа ингээ чи ингээ босоо зогсоод ингээд бос гингүүд ингээ нөгөөх нь ингээд зориуд доошоо суухад ингээ эсэргүүцээд байгаа байхгүй. Тэгээ одоо ингээ цагдаа эсэргүүцсэн ингээ бас нэг асуудал үүсэ. Oh my Just God. put it on the knees. Stop. Come on. I said okay, you're hurting me for real. Oh, my face. Sit My down. legs. I told you. Okay, stop. I got it. My hand. Stop. Okay, I'm standing up. I'm standing up. Stop. Гэсэн ингээ саж байж би одоо ингээ бослоо. Чи миний ингээ ус мөс ингээ биеийг өвтгөөд байна гэдэг ингээ. Тэгтээ одоо энэ ингээ дэндүү оройтсон. Одоо ингээ цагдаа нар бүр ширөөсч байгаа. I am standing up. Stop. Okay, I'm standing up. Stop. Put your hand behind your back. Stop. I don't stop. All right. If you do not put your hand, ma'am, if you do not put your hand behind your back, I'm going to have to prone you out on the ground. Do you want that? I'm serious though. I'm not doing anything. Нараа ингээд чи намайг өвтгөөд байна гэдэг. Тэгсэн чи одоо ингээд эсэргүүцэл үзүүлэхгүй ингээд гарыг нэг гавлуулахгүй байх юм бол би чамайг одоо ингээд газар дээр ингээд хөвтүүлж хагаад хүчээр ингээд юу ашиг чи энийг хүсээд байгаа мó гэсэн чи урдаас нь өгтөө олцгоор одоо нэгэн тлийн гэсэн болол тий. Тэгэл шууд л тэгтэл ингээд энэ хүүхээ эсэргүүцээ бүр дордуулаад тэгээ одоо юу болохыг харъя хэвэл. No, don't do that to my phone. Yeah, we're 10-6. She's kind of fighting with us, but she's also okay. Тэр цаана харж байгаа нэг уцан нууцаа нүдний шил нууцаа тэгсэн чи сая миний тэр уцан битээ өрөөд өгөнгөт хүн зүгээр авч уцыг зүгээр тэр хараа цементэн дээр өшөглөөч. Тэр цаана шил нь бас унц. Oh my God, I gotta stop. Don't put your hand behind your back. We're going to have to kiss on your side. Get Mose I out will. there. Stop. Тэгээ одоо энэ цагдаа хэлж чи энэ гараа ингээд энэ ардтал дээр ингээд тавихгүй байх юм бол одоо нэг нуруунд дээр тавихгүй байх юм бол би чамаа ингээд хүчээр ингээд тавья шил гэдэг. My leg. We're just going to have the Carter. Ready? No. Stop.
Hold on. You're dragging me. You're dragging me. Go. Oh, stop. This is hurting yourself. What? Stop. I'm complying. Stop. I stop. Are you You need to serious? turn over, ma'am. Stop. Нараа чи болооч намайг болооч хэлгээл нөгөөх нь одоо чи эргээд тах гээд. Төрнөөр гэдэг нь одоо чи ингээд гараа ардаа бариадах. Гэтэл ингээ энэ өхөө урдаас нь эсэргүүцээ. 2-2 цагтаа авчих те. Ямар ч угаасаа боломж байхгүй бахт улам эсэргүүцээ. Тэгээ бүр ингээ одоо өөрөөхөө бие ч өвтгөөд дээрээс нь одоо ингээ цагтаа эсэргүүцсэн гээд. Yeah. Stop. My wrist. You're breaking my wrist. Then you stop resisting. Ah. Put your arm out. God, Put your arm out. Stop. Stop. Put your arm out. Яа, ийм юм байна. Ямар чаглаа. Харин бүхэн арай гайгүй байна. Их юм уу? Can you push that in? We're gonna first off this. We're gonna sit you up, okay? We're gonna sit you up. Sit up. You want to stand up now? Одоо ч дэше басмаар байгаа юм байна. Do you want to stand up? Do this. Alright, let's just sit here for a second. Are you serious? All this for what? You're doing it for what? Well, ma'am, they're accusing me You're of doing retail it for theft. what? I signed a limit. Why are you doing this? Why are you doing this? You have no reason to do this. Are you ready to stand up? Do this. You have no reason to do this. Ma'am, I are you ready already to stand signed up? a limit. Ask him. Ask Are him. you ready to stand up, ma'am? Just sit in the car, which is going to be a lot more comfortable than you sitting on the concrete. No, let's get you stood up, okay? Нэг машин руу ороод суучих. Okay, we'll help you out. No, ask him why he doing this. I already signed a limit. Яагаад All right. No. Come on, Stop. ma'am, we're gonna walk to this car. Stop. Why would you do this? Why would you do this? Why would you do this? Are you serious? It is now. Okay. No. Come on, come on. Stop. Stop. Come on. No. Stop. яа, энэ ч чадахгүй. Stop. Okay. Stop. Stop it. No. Stop. Stop. No. No. Stop. You give me a minute to breathe. It'll be much easier if you Give me a minute to breathe. Stop. Come on, ma'am. Stop it. Give me a minute to breathe. Give me a minute to breathe. All right, you know what? Let's understand the curb. I'll wait till later. Get set. Sit. Give me a minute to breathe. Okay, that's good. Let me breathe. All right, Let me breathe. don't Stop. move. Do not move. Hold on. Let me breathe for a second. Цагтаа нэг минут чалгаа. Okay. No. Yeah. Oh, Husky. Нэмэлтэй болчихгоо. Арай л үзүүлээ. Окей. Болчихгоо ажиллаж байна. We're just gonna wait for another year or two. Тэр нөгөө нэг фронтыг бодож байдаг бүрэн. Can we get in the car now? Тэр дэлгүүрээс Roll the window down for you. no. $2-3 This one right here is stuck. You're gonna want in custody, but we're having a hard time getting in the car. You didn't have to put me in custody. Oh, yeah, she did. Just give me a second, man. Нэг аваад чаддаг. Can you get the cars off? Well, you will if you. The type of around here. It's funny, No, we'll be able to get it off. Let's get another officer here. Өөс шаардлагатай. So what I'll do is Чамд заавал дэше. put a new set on her. I'll take out the old set. You said, what? Handcuffs, ma'am. Handcuffs. If you can you hold on her for 1 second? My cuffs are just right here. You're good. All right, ma'am. We're gonna get this bag off you, okay? I need you to lift up just a hair. Ингээ шинэ тав хийж байгаа одоо нэг зүрхийг нэгэ салтаадаг гэж. Okay, go in.
There we go. And this should release the bag. Can you add a plate to this? Very much appreciate your cooperation. All right. Can you work with us? I'm gonna help you up. All right. Come on. Oh, stop. Sit with her. No, stop it. I was joking. You're not I joking. didn't do the business. Well, and you can sit and relax in the spot. Stop. Here's the thing. No. You watch in there. We're gonna have to lift you up. My wrist still hurts. If you don't get in the car, we're gonna have to lift you up and put you in there. So that's up to you. Ah, stop it. You don't understand my wrist. Your wrist is hurting because you're pulling away from us instead of just sitting in the car. If you would just sit in the car, you would stop hurting. Why are you? Look at my wrist. Come on, stop. You look at my wrist. Stop. Look at my wrist. It's doing stop. Come on, stop. Go to my wrist. My wrist, look at this shit. No, seriously, look at my wrist. Look at my wrist. No, look at my wrist. Look at my wrist. Just look at my wrist. He's gonna pull you back really hard. Just look at my You don't sit wrist. down, he's gonna pull you Look at back my really wrist. hard. Come on, man. Try again. My wrist. Look at my Yes. wrist. Stop. Push gonna get jammed if you don't stop. Stop it. Still my wrist though. Are you serious? Look at my wrist. Alright. Have you been arrested before? This is going to take much longer than it has to, just so you know. The longer you're going to be uncooperative and not give us your information, the longer you're going to be with us. I'm from Washington State. What? From Washington State. I'm from originally from Mongolia. How old are you? I'm 29. I'm How old are you? 39. 39. Have you ever been arrested before? In Mongolia. For what? Throwing water off a balcony house. That's a crime in Mongolia, throwing water off a balcony? Did it hit somebody? Монголд landed on a lake. урдныг баригдчихсэн гэсэн чинь That's би not Монголд баригдчихсэн гинэ. Тэгээ яаж баригдсан гэдгсэн чинь би балконоор нэг уус цацсан. How long Тэгээ ago энэ was нь би that? дэрэг юм уу гэж. I was Тэрнээс a veteran. Монголд баригдчихсэн гэж. How long have you been in the U.S.? байсан. My parents have import-export business, so I went back and forth. Okay, but how long have you been in the U.S. this time? How long? A little over a year. A year? Okay, and then you were in Washington before? Тэгээ одоо чи энд Америкт хэр удаан байгаа гэсэн чинь нэг жил гарсан байл. Тэгээ манай эцэг их ингээ найз цааш явдаг байсан. Тэгээ би хүрээд ирсэн гэж хэлж. Before that? Yes? Yes. Okay. It's really dry. I'm Are on you shoplifting for a purpose? those tools they sell at the swap meetings. Okay, so whoever dropped you off here, you're saying that they sell that stuff at No, the it's swap not meet? me. No. Huh. I just got it right here. You got it They right. nothing else. Okay, all right. My chest. We're gonna go back to the PD and we'll get those handcuffs off you, and you'll get that mask off you. If you're not gonna be cooperative, you're gonna sit in the handcuffs. I'm not taking those off you if you're gonna fight. Одоо тэгээ бид нартай хамтрахгүй байх юм бол очиод наа маскыг чинь аавна. Тэгээ зүгээр дахиад ингээ санал болгоол. Чи одоо ингээ хамтарч ажиллаа тий. Гэсэн тэгээ үгүй. Understand? Миний цээж өгдөг байна л. Do you understand? Нэрээс I, цагаад oh, If you are going to fight, you're going to stay in I'm not handcuffs. fighting. Okay, then when we за одоо нэг файт гээд одоо чи ингээ эсэргүүцээд байх юм бол тэмцээд байх юм бол гэсэн чи одоо би дахид эсэргүүцэхгүй дахид тэмцэхгүй гинэ. the guy at the Home Depot. He let me go. Why? let's go. Why? Why? Ингээ Home Depot гээд тэр нэг дэлгүүрийнх нь хүн нь намайг явуулсан. Тэгээ яага явуулсан. So Hey, Meter, let's go. he lied to me. Oh, Why would you decide to arrest me? The Home Depot guy told me I could leave. Та нар яагаад ингээ намайг баривчлаад байгаа юм. Тэр Home Depot-гийн тэр дэлгүүрийн хүн намайг ингээд явж болно гэсэн. Тэгээ тэр надаа ингээ хотлоо ярьсан юм уу л. He told me to leave. He wanted me to walk out. And then you arrest me for what? All right, well, you were under arrest for retail theft. But he told me he let me go. And before we have any more communication, I want to inform you of your rights.
You have the right to remain silent. Anything you say can and will be used against you in a court of law. Одоо нэг Америкчуудын өөрсдөө нэлтгэр чи ингээд зүгээр чимээгүй бат. Тэгэхгүй ингээд юм яриад ингээд ярьсан юм чи буцаагаад шүүхийн өмнө чамаа ингээд буруутан болоход бас ашиглагдах боломжтой шүү гэл. Тэгсэн нөгөөх нь ингээд юм яриад та нар яагаад намайг баривчлаад байгаа. Тэр Home Depot-гийн хүн намайг явуулсан баг. You have a right to an attorney, and if you cannot afford one will be appointed to you without cost. Do you understand those rights as I've explained them to you? Those rights should affect me too because he told me I could go, and he lied. Well, I can't say whether or not he lied or didn't lie, but it's his right to sign complaints against you for retail theft, even though they got their merchandise back because you weren't passing. No, he told me you can go, and he stepped aside. He said you can go. I said, "Are you again tricking?" for you here, okay? I asked him, Англиарыг аягуулсаа ярьж байгаа. Тэнгүүд игээд англиар бол аягуулсаа ярьж байгаа. Энэ бол нэг биш нэлээд удаа байсан. Тэгээ одоо нэг тэр нас масаа инээ тэр нэр мэрэ хотлаа хэлсэн. Одоо ингээ бас гараад ирнэ. "Are you tricking me?" No, I'm not tricking you. No, I asked him that. I asked him because I didn't walk out. I said, "Are you tricking me?" Because I'm not gonna go. He said, "What?" Well, I am being very serious with you right now, okay? All right, miss, you ready to come on out? За одоо ингээ явсараа. Are you going to be able to walk out for me? Очиг өөрөө ингээ алхаа гарах юм бол Do you need help? чам туслах л гэж байна. You want me to help you? Or you got it? Okay, there you go. There you go. I know. AOCs are the worst. This is... I guess we're going to walk her through that way. The suspect, who provided an assortment of false identities, was actually aged 37 at the time of arrest. Энэ арай нөгөө нэрээ ингээд худлаа хэлсэн гэж хэлж байна. Тэгээ энэ худлаа хэлэхээр одоо ингээд дахиад асуудал үүсэж байгаа байхгүй. Энэ арай өөрийнх нь жинхэнэ нэр нь болохоор аз жаргал гам бол. Suspect, who provided an assortment of false identities, was actually aged 37. Тэгээд оригинал нас нь болохоор 37 настай гэж. Тэгсэн нэрээ худлаа хэлсэн, насаа худлаа хэлсэн. Одоо цагдааг ус эсрэг. At the time of arrest. She was charged with retail theft, possession of За одоо энэ арай нөгөө класс 3 гэдэг 3 дугаар зэрэглэлийн тэгээ $300-оос одоо үнэн нэмэгдсэн $300-оос илүү үнэтэй бараа хулгайлахаар тийм болд юм байна. Тэгээд тэрүүгээр одоо ингээд яллагдана гэсэн үг. Тэгээд энэ арай дэлгүүрийн blade merchandise, exceeding $300 as a Class 3 felony. Incidentally, the reason she was stopped by Home Depot тэгээ энэ авсан ач нь болохоор $340, 73 центны үнэтэй нөгөө Milwaukee гэдэг ийм багжиг was for allegedly hiding $340 worth of Milwaukee power tools inside that giant pink purse of hers. нөгөө саяны тэр авсан юм тэр нөгөө бариа явжсэн тэр том цүнхөөсөн шүү дээ. Тэрэн дотроо нуугаад гарахыг байна. She was also charged with 2 counts of resisting or obstructing a police officer. Тэгээ энэ дээр дахиад одоо нөгөө 2 count гэдэг нь бүр 2 удаа одоо нөгөө цагдаагийн ажилчнуудыг эсэргүүцсэн гэдэг. Тэр чинь одоо нэг байх юм бол нэг тэгтэл одоо энэ дээр бүр 2-ыг нэмчихэж байна. Class A misdemeanor. Upon positive identification, it was learnt she was wanted on a warrant for her arrest out of nearby Cook County and тэгсэн чи одоо ингээ бүр ингээд дордоо явчихж байгаа байхгүй. Энэ Cook County гэдэг одоо нэг Америкийн Illinois мужийн тэндээс ингээ хайж байгаа нэг баригдаад одоо энэ хүнийг эрен сурвалжилж ирсэн гэсэн үг. Тэгэхээр тэр эрен сурвалжилж байгаа нь баригдаад одоо энэ дээр гараад ирсэн. Тэгээ одоо ингээ бүр дордчих. Demanded to custody there. After одоо ингээд нэг custody гэдэг одоо нэг төрөх хорих газар мандат гэдэг нь одоо бүр тэнд заавал хорих шаардлагатай. Бүр одоо her release on September the 19th, тэгээ энэ хараа 2025 оны 9 сарын 19-нд гэж шүү. Тэгээ нэг jail гэдэг одоо тэр төр хорихоос суллагдаад public defender was appointed for this case in DuPage County, and she has an upcoming court date on October the 23rd, 2025. Now, what do you think? Should the citizenship of immigrants be revoked after a felony conviction?
Одоо энэ араа ингэж ийм эрэггүй ийм гэмтэрэгт орооцолцсон тохиолдолд March the 23rd, 2024. Lombard, Illinois. иргэнийг энэ одоо ингэж одоо хурааж авах ёстой юм уу? Тэгээ ингээд та нар ингээ юу гэж бодож байна гэсэн. Тэгээд тийм ингээ асуулт ингээ асууж байна. За тэгээд энэ Officers from the village police department have been summoned to the local ингээд явах юм бол энэ хараа. Доор нь үтс нэг комментүүд Target store to assist with an alleged shoplifter. Affirmative, we're walking back to the office right now. Just being cooperative. The suspect in the red jacket had passed all points of checkout and and was detained by Target's asset protection team. They alleged she was concealing store merchandise beneath baby blankets inside her shopping cart. За тэгээд нэг юм байна. Энэ нэг олон цонхон голгоцсон чи компьютер жоох удаад. Тэгээд түрүү нэг би хэлсэн шүү дээ нэг. Энэ хараа юуных нь нэр нь Монгол хулгайч гэж байгаа байхгүй. Тэгээ яг Чингис хаан шиг ингээд одоо ингээд байлдаж чинь эсэргүүцэж чинь гэсэн. Ийм нэр нь алц. За нэг юм байж гэн манайха. Тэгээ одоо юу гэмэр юм бэ? Би нэг саяны тэр нэг бичсэн юмнууд байсан шүү дээ. Нэг комментүүд саяны тэр комментүүд дээр энэ саяны үнэн бүр ингээ хит удаа ингээд баригдчихсэн байгаа. Тэгээд тэрийг ингээ харчих гэсэн чинь компьютер ингээд бүр амар гацаад. За дахиад нэг яваад үзье. За одоо энийг хараа. Энэ дээр ингээд саяны хүн бүр яг ингээ хулгай игээд хит удаа баригдчихсэн гэж чинь тэгсэн чинь энэ хараа 2024 оны 7 сарын 13-нд 2024 оны 10 сарын 17-нд 2024 оны 12 сарын 28-нд дээрээс нь 2025 оны 3 сарын 7-нд ингээд нэг 4 удаа ингээ баригдчихсэн. Тэгээ хулгай игээд тэгээд дээрээс нь 2024 оны 11 сарын 20-нд бүр хит удаагийн одоо нэг charge буюу зүйл ангаар ингээ баригдчихсэн гэж. Тэгээ одоо нэг trace box гэдэг одоо хувийн газар руу орох ёстой газар орж болохгүй газар орж исэн. Тэгээ дээрээс нь янз бүрийн нэг substance possession of control substance гэдэг нь одоо юу энийг хэрэгэлсэн гэж байна. Дээрээс нь 3 одоо бүр нэг карт хүртэл хулгайлцсан байсан гэж. Тэгээд бүр өөр газраас хайж исэн. Тэгээд нас нь болохоор 32, 37, 38 настай гэдэг ингээд энэ тэнд одоо хадгалагдсан байдаг. Гэх мэтэр ингээд яа ёстой маш асуудалтай хүн байсан байна да. Тэгээ хамгийн гол нь ингээд Чингис хаан гэсэн ийм нэрийг энэ дээр ингээд оруулсан. За нэг иймэрхүү байна. Тэгээд одоо бүр хэлэх ч угаалах. Яа.